Монгол кино Pictures, Монголын шинжлэх ухааны хэлбэршүүлсэн баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг, Dual Z Pro агентлаг хамтран бүтээв. Монгол товчоо. За сайхан амраа. Сайхан та сайхан амраа. За ямар бичгүүд байна? Шийдэх яаралтай асуудлууд байна. Тушаалууд дээр гарч ирж байгаа тийм. Тийм, тушаалууд болохоор одоо энэ болохоор жишээ нь эрсдлийн удирдлагын газрын нөгөө Card Pro системийн матрицын одоо тушаал байгаа. Ерөнхийдөө ажлын төлөвлөгөө ямар байгаа вэ? Ерөнхийдөө өнөөдөр болохоор 9:30-аас 10:30 хооронд удирдлагын шуурхааны хуралтай. Тэгээд залгуулаад болохоор 11-ээс үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын орлогчтой хүний нөөцийн асуудлын талаар уулзах байна. Тэгээд үргэлжлүүлээд үдийн цайны дараа болохоор үдийн цайн дээр болохоор бас нэг 3-4 захирлууд уулзъя гэсэн саналтай байгаа. Өнөөдөр зээлийн ороо. Тийм, өнөөдөр зээлийн ороо. Хэр асуудал байна? Нийт болохоор 19 зээлийн шийдвэрүүд байгаа. Тэгэхээр нэлээд удаа үргэлжлэнэ. Тэгээ миний бодлоор бол ерөнхийдөө 6:30 хүртэл ерөнхийдөө үргэлжлэх байх. Тэгээ 7-оос мандал даатгалтай зааланд уулзах гэдэг. Та бас дээрээс нь ойр мандал даатгалтай уулзах гэж байна. Ойр дуулцаг нэг ер нь уулзах хэрэгтэй баг. За тэгвэл 7 өнгөрөөд очно гэж намайг хэлчихэ. Ер нь бол хүн болгон бол агуу үйлсийг хийж чадна. Хүн болгон аз жаргалтай амьдарч болно. Энэ боломжийг хаадаг цорын ганц хүчин зүйл үүдэг. Тэр бол таны хэл мэдэхгүйд чинь биш. Таны тоондоо мууд чинь биш. Та ядуу айлд төрсөн учраас биш. Энэ зөвхөн таны толгойд байгаа чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэдэг бодлол хаадаг. Зөвхөн энэ бодлоо ялан дийлж давж гарч чадвал бүх юм боломжтой. За зах зээл яаж байна? Зах зээл өвсөн хэд хоногтод ер нь манай Монголын улстай холбоотой бонд энэ бүгд өссөн байна. Алтны аж жоох өсөд байгаа юм тийм. Алтны аж өссөн байна. Ер нь гэхдээ долларын индекстэй холбоотойгоор өссөн байна. Долларын индекс нэлээд солирсон учраас. Доллар эсрэг. Тийм, долларын эсрэг ер нь бүх валютад өссөн байна. За оюутлогын хувьцаа яаж байна? Оюутлогын хувьцаа сүүлийн үед жоохон уух гэдэг юм уу? За тэгсэн хавцдсын тосны татвартай холбоотой мэдээ гарсан. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор бол ер нь жоохон буусан. Яг оюутан байхад нэг дундаж байгууллагт нябо хийгээл амьдрна гэсэн юм төсөлтөй явж илаа л 4-р курстэй. Тэгээд нэг удаа сургуулаасаа тараа явжсэн манай нөгөө ангийн нэг залуу 4-р курсын өчтөр орой телевизээр Монгол банкны дилерүүдийн тухай нэвтрүүлэг гарлаа. 5 хэлээр ярьдаг. Дэлхийн олон улсын санхүүгийн зах зээл дээр арилж яадаг дилерүүд гэдэг юм мундаг хүмүүс байдаг юм байна. Тэгэл ягаад ч тэр үед нэг зурс хийжсэн л да. Ерөөсөл дилер болъё гэдэг. Яг тэр бол зүгээр гинэн бодлого. Тэгээ дилер болсон. Тэгэхээр дилер хүн гэдэг юм бол дэлхийн хаан ч гэсэн за энэ бол олон улсын санхүүгийн зах дээр маш том дүнтэй одоо арилжаа 8 хийдэг хүн юм байна. Дэлхийн одоо хамгийн том санхүүгийн байгууллагуудыг төлөөлдөг хүн юм байна гэж. Би ажилд ороод 21 настай залуу ажилд ороод одоо 6 сарын өмнө дундаж няба болоод ингээд дунджаас дутхгүй амьдрандаа гэж бодож исэн хүн 150 сая төгрөгийн хилцэл хийх одоо
эрхийг авч илаа. Бид хоёр бол үндсэндээ нэг ажлыг хамтдаа гүйцэтгэж байлаа. Тэгээд тэр үед бол ганц зэрэг маань алтны дийлэр гэдэг албан тушаал дээр анх ирж исэн. Тэгээд тухайн үед бол Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай Алтан дорнод гэж компани бол Монгол улсын алтны одоо томоохон харилцагч, манай банкны бас томоохон харилцагч байсан. Тэгээд ганц зэргийн маань хувьд бол одоо маш богино хугацаанд одоо эрхэлж буй ажиллаа арга барилаа олж эзэмшиж, за дээрээс нь өөрөө биедан Орос хэлийг маш богино хугацаанд сурсан. Тухайд бол нэлээд бас гайхажсэн л та. Би бол өөрөө бол 1-р ангиас онгон Орос хэлтэй хүүхэд байсан. Гэтэл бол бас ингээд биеэд ажил бол болдгийм байна гэдгийг бол анхаарч ирсэн. Яг одоо намайг сургуулаа төгсөөд ажилд орж явахад бол тухайн үед банкны секторт орно гэдэг бол өөрөө бүтшгүй зүйл байсан. Нэг бол одоо улсын математикийн олимпиадаас алт мөнгөн медальтай, эсвэл одоо Монгол улсын их сургуулийн банкны ангийг улаан онц төгссөн. Ийм л хүн ордог, ийм л салбар руу орсон л доо. Би нэг ажилд ороод жилийн дараа нэг санаандгүй явж итэл манай нэг найзын ээж нь чи ямар арын хаалгаар орсон бэ? Маш том мундаг одоо каранд болж орсон байна да гэж. Тэгэхээр өнөөдрийг хүртэл одоо би ямар ч одоо ажил таньдаг хүнээр юм уу, хэн нэгэн хүнээр яриулж орж үзээгүй. Миний тэр орсон маань бол одоо цэвэр олон найз нөхдөдтэй явсных л та. Тэгээ энэ түүхийг бас хуваалцмаар. Тухайн үед манай нэг найз банкнд дилерийн одоо албанд дадлага хийжээ. Тэгсэн нөгөөтг чинь үгүй манад нэг дилер нь гадагшаа явах сураг байсан. Орны дилер хайх сураг байсан. Чи оролдоод үзээч. Би нэг хэлээд өгье. Ягаад гэхээр тэнд чинь дадлага хийж байгаа цаг таньж шít. Оо ямар гоё хэлээд өгөөч. За хэллээ очлоо тэгсэн. Чи сургуулаа төгсөөд ирлэгч. Тэгээ сургуулаа төгслөө, хэсэг явлаа. Тэгээд дотор бодогдоол байгаа юм л да. За ингээл худлаа яриад явуулчт юм байна да. Намайг тэр банкнд дилерээр ажилд авахгүй гэдэгт бол одоо бүрэн итгэцэн. Дахиад уцдахгүй юу найз руу. Гэхдээ одоо намайг дараа иргэсэн мэдээж тэр нь бол одоо худлаа юу гэж над чи хүнийг авахтай гэлтгсэн. Манай найз тэр үед үгүй чи юундаа хайдیں۔ Авахгүй бол тэр л үсттэй уцтаад үзэхгүй юу гэд нөгөө зориг өгч шít те. Тэгээ утасцсан. Нөгөө хүрээд иргэж जैन. Очсон маргааш өглөө нь ажилдаа орсон л доо. Тэгээ тэр цагаас хойш бол одоо ганц зэрэг маань тасралтгүй банк санхүүгийн секторт ажиллаж маш олон зүйлийг өөрөө сурч судалж бие даачилж их шаргуу ажиллаж ирсэн. Тэр одоо туршлага нь бол өнөөдрийн одоо энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн болов гэж би хувьдаа дүгнэдэг. Зөвхөн банк биш, бас даатгал, хөрөнгийн зах зээл гэдэг үндсэндээ бол банк санхүүгийн 3 толгуур гэж яригддаг. Энэ 3 толгуурт гурвууланд нь ажиллаж байсан туршлагатай. За дээрээс нь удирдах ирсэн ийм туршлагатай. Монголдо бол маш цөөхөн одоо мэргэжилтнүүд залуучуудын нэг болж чадсан. За томоохон даатгалын компаниаг удирдах CEO нь байсан. Одоо бас Монголын томоохон арилжааны банкуудын нэг гүйцэтгэх захирал боллоо. Хүрсэн байгууллага томруулцдаг. Хийсэн ажлаа бас ингээд хязгаараар нь томруулцдаг. Энэ чадвараа та юутай холбож тайлбарлах вэ? Энэ бол одоо ямар ч чадвар бол биш гэж би боддгийн. Тэгэхээр энэ бол эцсийн эцэст хүсэл эрмэлзэл. Одоо хүрсэн газараа сайхан болгочих юмсан, ажилласан байгууллага томруулчих юмсан, харьцсан одоо харилцагчдаа сайн сайхан зүйл өгчих юмсан гэдэг хүсэл энэ бүгдийг бий болгож намайг одоо өнөөдрийн энэ
зэрэг зиндаанд авчирч байгаа. Аливаа уулдсан хүндээ юм өгж салдаг, юм авж биш. Аливаа ажилласан компанида юм өгж гардаг, аваад гардаг биш. Тэгэхээр өнөөдөр одоо бид нар монголчууд бид нар ингээд харж байхад аливаа компанид төрөд тийм ээ улсын хуралд засагт гэдэг юм уу ажиллахад тэндээс юм аваад гарыг гэж боддог. Юм үлдээгээд гарыг биш. Энэ юм авах гэж байгаа мó өгөх гэж байгаа мó гэдэг дээр л туйлын ялгаа нь гарчаад байна л гэж үзэж байна. Та бол одоо эд цэл залуу насндаа явж байгаа хүн. Хорвоогийн ямар нэгэн ахын том шалгуурт ороход та авах гэж тэмүүлэхгүй гэдэгтээ хэр итгэлтэй байдаг вэ? Хүн болгонд амиа хоохойлох, амиа бодох, ахиухан авах, нөөцлөхтэй тэр чинь амьтан тэр шинж чанарууд тахгүй юу? Эсрэгэд нөгөө талд нь хүн болгонд энд өгөх тэр зөн совин байгаа. Хүн болгонд тэр зөн совингоо хөгжүүлж өөрийнхөө нэг хэсэг болгож эргээд өөрөө тэр болох тэр явцыг хүн болох явц гэж үзэж байгаа. Хүн талаа хөгжүүлж, амьтан талаа дарж, амьтан бол авдаг те. Уудам орчлонд хүм тавиланг онож ханав. Авсандаа ханаж үлдэх хугацааг өгч би туулна. За сайн байна. За ажлын дажгаа. Дажиг байна да. Би ер нь тантай өнөөдөр нөгөө манай оюутны тэтгэлгийн хөтөлбөр байгаа шүү дээ. Тэргээр ерөөхдөө яригээд. Тэгээ одоо манайх чи ер нь оюутнууд нийтдээ хэдэн төгрөгийн тэтгэл өгч байгаа юм бэ? Салбартаа хамгийн өндөр оюуг эзэлж байгаа шүү. Бараг тэрбум 300 сая төгрөг зарцуулсан байна. За. Энэ оюутнууд маань дандаа онц сурдаг. Хамгийн одоо өндөр амжилт үзүүлж байгаа сурлагатай ийм оюутнууд байгаа гэж ойлгож байна. Зөв үү? За ерөн зөвдөө ойлгохоор сурлагаараа тэргүүлж байгаа. Сурлагатай амжилттай байгаа, агцтай байгаа тийм оюутнуудыг сонгож байна. Тийм. Тэгэхээр нөгөө манай банк анх одоо энэ тэтгэлгийг эхэлж байхад өөр хэн ч ийм тэтгэлэг өгдөг байсан. Одоо онц сурдаг оюутан чи ер нь баг маш олон байгууллагаас тэтгэлэг өгдөг болсон байна тий. Дээрэс нь одоо манай банкны баримталж байгаа эрхэм зорилго бол ер нь тэгш боломжийг өгөх ёстой гэдэг та бүхэн өмнө одоо ярьсан зүйлс байгаа. Тэгэхээр онц сурж байгаа хүүхэд бол тэртээдэг бол онц сурж байгаа хүүхэд ер нь бол амжилттай нийгэмд одоо тэргүүлж ажиллах нь бол ойлгомжтой. Тэгэхээр тийм тал бий. Энэ одоо өгж байгаа мөнгөнийхөө тодорхой үе нь одоо 100-аас 120% оюутан жилд өгд юм бол нэг ядаж 50 одоо оюутныг амьдралын болцоо байхгүй. Жишээ нь одоо хичээлээ тараад ажил хийдэг ч юм уу, нар гэрээ авч явдаг ч юм уу тий. Тэрнээс болоод хичээлээ таслах хэрэгтэй болдог. Даалгавраа хийж амжихгүй төрдөг ийм байгаад энэ тэгш боломжийг олгоё. Тийшээ энэ тэтгэлгийнхээ нэг 50%-ийг нь хандуулъя гэсэн юм бол. Энийг одоо та өөрийнхөө харьяа захирлуудад үүрэг болгоод тэгээ надад бас нэг тодорхой арга хэмжээ аваад танилцуулаач. Сургуульд очиод онц сурдаг хүүхэд гэхээр багш нар нь гаргаад ирнэ шүү дээ. Гэтэл тэр дотор байгаа онц сурч чадахгүй байгаа мөртлөө маш их авяас чадвартай ийм хүүхдүүд юу байна. За дээрэс нь дахиад бүр сургуульд огт орч чадахгүй байгаа хүүхдүүдийг олох хэрэгтэй. Та заавал гарвал энэ газрууд ер нь эмч гэлтэхгүй ингээд гэр хороол дундуур маш их явах юм яагаад ингэж юм бэ? Ер нь заав гарвал хотоороо бас тойрох дуртай. За дээрэс нь бас миний хүүхэд насныхаа тодорхой хэсгийг өнгөрүүлсэн өссөн төлөвчсөн орчны маань санагдуулдаг учраас бас дулаахан байдаг юм болов. Тий. Гэхдээ бидний ажилласнаар түүнээс гадна бас юм байгаад байна уу? Тэгэхээр нэг тийм эрэл хайгуулч бас байдсан болов уу гэж бид нар зөвхөн хөндлөнгөөс ажилласан. Яг би бол бас тэгж итгэдэг юм. Ер нь одоо энэ Монгол улсыг авч явах, ирээдүйд энэ Монгол улсыг, Монголын ард түмнийг одоо чиглүүлэх удирдагч
одоо агуу лидер хүн бол одоо яг л та хоёрын зогсож байгаа энэ л орчинд байгаа. Тэгэхээр одоо жаргал бол хүнийг мундаг болгодгоо. Усандаа явдаг, дүүнрээ хардаг, аав ээжийнхээ хажуугаар одоо амьдралынхаа бас ачааг нуруундаа үүрдэг. Тэр охин, тэр хүү одоо магадгүй 7 настай, 10 настай одоо энэ хавьдал байгаа л ах гэж бод. Бидний одоо эрхэмлжтэй эдэлдэг Тэмүүжин, Чингис хаан маань хаанаас гарсан гэхээр зовлон бэрхшээл дундаас л төрсөн шүү дээ. Тэрнээс одоо том ноёны хааны хүүхэд торго дурдан донд хөлбөрсөн учраас тэр агуу үлийг бол бий болгоогүй. Тэгэхээр ер нь бол лидер хүнийг бий болгодог гол тэр одоо хойлц орцвол одоо бас тодорхой хэмжээний амьдралын ачааг харуугаасаа өрх юм явдал гэж боддог юм л да. Энэ ширээ баг бидний таны үеийнхаас хойш өөрчлөгдөг юм шиг санагдаж байна л да. Яг тийм мэдрэмж төрж байна. Ер нь сүүлийн 30 жил манай сургууль яг өөрчлөгдөг хэвэндээ байгаа юм уу л гэж бодлоо сая. Өвөө нь хичээлийн эрхлэгч байсан гэж байна. Арай давуу эрх эдэлдэг байсан нь үнийг бол өвөө тийм юм үзүүлдэггүй байсан. Тийм ерөөсөө үзүүлэхгүй. Манай өвөө эмээ хоёр бол ерөөсөө хоёулаа одоо сургууль хүмүүжүүлэгч нар, хим, математик, физикийн багш нар байсан учраас ерөөсөө яг том хүнтэй харьцаж байгаа юм шиг л харьцдаг байсан. Нээлттэй энэ сайхан уул голондоо ингээл гараал явчихаар хүн чинь өөрийгөө л авч явж байгаа байхгүй. Өөрийнхөө л биеийг даана одоо том нохой дайруул яах вэ? За одоо хажуу хорооны хүүхдүүд барьж авч зодно. Тэрийг яах вэ? Бүх зүйлийг өөрөө ингэж л аргалж л өөрөө шийдвэр гаргаж явна гэдэг нь өөрөө маш чухал байдаг. Дээрээс нь бас хариуцлага гэдэг юм тогтдог. Жишээ нь малтаа ингээд хүн харьцснаар тэр одоо өөрийнхөө одоо гэр бүлийн өмч хөрөнгөтэй тэр малаа одоо яаж одоо харах уу, яаж бүрэн бүтэн авч явах уу, тэр бүх ухаан бол сууж шингэдэг. Хариуцлага гэдэг юм бол шингэдэг. Тэгэхээр дан одоо номноос, цааснаас эсвэл бичиг үсгнээс шууд орохгүй тийм хүний хүмүүжил төлөвшил гэдэг юм бол одоо энэ Монгол ахуйд маань яг сайхан шингэж сууж өгдөм болов уу гэж боддог юм бол. Өнөөдөр одоо Батсүмбэр сумын энэ сургууль, энэ сумын эргэн тойронд одоо миний тоглож мал хариулж өссөн уул хад бол миний хувьд их чухал. Яг миний өнөөдрийг хүртэл явж байгаа гол хувь хүний төлөвшил, хүмүүжлүүд бол энд одоо явагдсан байна гэдгийг харж байгаа. Боловсрал гэхээр манайх мэдээлэл, мэдлэгтэй бас айгүйх хойлж андуурч ойлгодог юм байлээ. Миний хувьд бол одоо 2000 гаруй хүнтэй байгууллага удирдаад өнөөдрийн төвшөнд ажиллаж байхад бол ер нь тэр мэдээлэл мэдлэг бол ер нь 4-5 дугаар л асуудал. Төгссөн сургуулийн диплом бол 15 дугаар асуудал. Харин илүүтэй тухайн хүний тэр төлөвшөл, дээрэс нь тухайн хүн өөрийн сэтгэлийн хат гэж ярьдаг тийм. Аливаа одоо буруу зүйл татагдахгүй өөрийгөө одоо захирах чадвар, өөрийгөө одоо хянах чадвар, тэгээ сэтгэл зүгээ ингээд төвшдөх энэ чадвар буюу сэтгэл зүйн чадвар. Тэгэхээр философийн чадвар, сэтгэл зүйн чадвар гэдэг хоёр юмыг хүн суулгаж иж хүн боловсралтай гэж нэрлэгдэнэ. Нэгэнд энийг авсан хүн бол тэр мэдлэг мэдээллийг авахд бол одоо гарын алга уруулах төдий гэж ярьдаг тийм. Философи гэж та яг ямар талаас нь ойлгож хэлээд байна? Маш товчхоноор хэлэх юм бол философи гэж бол тухайн хүн өөрийгөө олж авахд хэр ойртсон байгаа төвшингөл илтгэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид философи гэхээр ерөөсөө Аристотель, Плато, Кант гэдээ явчихдаг. Тэр Аристотель, Плато, Кант гэдэг бол энэ философийн түүхийн асуудал. Философийн түүхийг философчид судалж болно. Жирийн иргэдэд тэр сонирн биш. Жирийн иргэдэд өнөөдөр төр засгаас юуг оруулж явах хэрэгтэй вэхээр цэцэрлэгээс нэхлээд шудраг гэж юу юм? Хүнлэг гэж юу юм? Хайрлна гэж юу юм? Хайрлуулна гэж юу юм? Манлайлна гэж юу юм? Баг гэж юу юм? Багийн гишүүн байна гэж юу юм? Нийгэм гэж юу? Нийгмийн иргэн гэж юу юм гэж
Энэ бүгд л философийн ном нэгт ийм л асуудал дээр. Тэгэхээр ингээд ер нь манай боловсролын систем бол хямарснаас болоод философийн суур ойлголтуудаа бид нар нэг зэрэг цэцэрлэгээс нь заадгүйгээс болоод хүн болгон дураараа л ойлгодог. Танд тийм хүн буруутгах шууд ингээ өөрийгөө хамгаалаад хүн рүү буруутгах тийм сэтгэл ер нь төрдгөө үүсдэггүй. Ер нь хүн гэж амьтан нийтлэг. Сүүлийн одоо 2 сая жилийн турш хүн бий болохдоо Монгол хүн ч, Орос хүн ч, Хятад хүн ч ер нь одоо өөр зүйлээс асуудлын шалтгааныг хайдаг юм сэтгүүтэй. Энэ дундаасаа асуудлын яг тэр одоо хор ур шиг тэр болохгүй байгаа зүйл чинь өөр хүнээс биш. Харин өөрөөс чинь болж байгаа юм байна шүү гэдгийг цөөхөд нь мэдэрч чаддаг гэж би боддог. Ингэж чадсан тохиолдолд бид нар бол тодорхой хэмжээнд одоо гэгээрэлд хүрэх өөрийгөө боловсралтай хүн гэж тооцох боломжтой бол. Сэхэтэн хүн гэдэг бол та хэллээ л дээ сэхэрсэн хүн гэдэг. Өөрөөр хэлбэл сэрсэн хүн л гэсэн үг. Би түрүүн гол нь хэлж байгаа 800 жил бид нар унтсан. Сэрсэн хүн ямар байдалтай байх вэ гэдэг. Тэгэхээр сэхэтэн гэдэг үг маань өөрөө ийм утга учиртай. Үүнийг үзэж байгаа 3 сая монгол хүн өнөөдөр надад боломж байна уу гэдгийг харж байгаа. Тэгэхээр ямар нэг одоо улсаас гэдэг юм уу. За одоо ямар нэг одоо арын хаалгаар гэдэг юм уу. Эсвэл татаас түлхээсээр явахгүйгээр цэвэр өөрийнхөө одоо хүчээр явах ийм боломж бол байгаа. Тэрний баталгаа нь одоо таны өмнө зогсож байна. Тэгэхээр би энийг яагаад хэлэх гээд байгаа вэ гэхээр эцсийн эцэд өнөөдөр манай нийгэм хэцүү байна. Манай зохион байгуулалт хэцүү байна. Гэхдээ манай ард түмэн итгэл найдварын очоо бол эзэж өгөөж бол та өнөхөр хичээх юм бол тэр боломжийг гаргаж ирж болно. Тэгээ тухайн хүн аливаа нэг зүйлийг бодоод зориод явж байгаа цагт бол тэр нь үйлдэл рүү бууж ирж идэг. Толгойдоо бодсон юм, сэтгэл зүрхэндээ харсан юм бол гарлуу нь дамжиж бууж хөдөлгөөн болж ирдэг тийм. Гэхдээ энэ бодлоо хүчтэй бодох гэсэн. Өдөр болгон тасралтгүй дөрөв би ярьсантай 24 цаг бодох гэсэн. Та ишээ 7 нот ер нь хэдүүд орж байна. Байн орж байна. Уу яг байнг бас ирж амжихгүй офсоос баг зэрэг бол. Тэгээ энэ боломжоор хаяа бол дуудаж бас авчралж юм гэж байна. Яагаад ер нь эднийхийг одоо ингээд энэ хоол нь өөрөө ерөөсөө яг нэг стандартаараа нэг чанараараа байдаг. Тэгээ эргээд банкн дээр ч гэсэн бид нар яг эдний энэ одоо хоолны газар шиг харилцагч хурж ирээл авахд яг л нэг стандартаар ийм л одоо юу баримаар санагдав. Санхүүгийн философи гэж та энэ номыг бичсэн байна л да. Энэ ном маань ямар төвшний хүмүүст зориулагдсан, ямар учиртай ном юм? Монгол хүн бол өнөөдөр дэлхийн түвшинд дэлхийн санхүүгийн түүхийг түүний суурь учир шалтгаантай нь бол базах одоо тийм амбиц хүсэл эрмэлзэл бол байсан. Номоо бол яг Монгол шиг ийм одоо ижил төстэй нэг 80 гаруй улс байгаа юм. Энэ улсууд руу бас гаргая гэсэн бас ийм амбиц хүсэл зорилго бол байна. бол хүнд хүн байна. Хизээч өнөдөр томд гэж. Тэгэхээр би бол танай компани хүмүүсийн хүмүүсийн зөв тэр утгаар нь яг танай компани онцолж болгож байна шүү. Хүү сайн явна,
Хүүхэд сайн явна гэдэг бол их хүнд, ижийн хүнд их сайхан мэдрэмж үз. Маш сайхан мэдрэмж. Ер нь хүн болсны гол чухал юм бол үр хүүхдэл сайн явах юм да. А үр хүүхдийн хувьд бол ээжийнхээ ачийг хариулж байгаа нь өөрийгөө сайн сайхан аваад явж байгаа. Миний хүү өөрийгөө сайн сайхан аваад явахаас гадна санхүү эдийн засгийн салбарыг одоо ингээд ойлгуулах юмсан. Одоо энэ салбарт чинь маш их хөгжил дэвшил гарч ийн л да. Хоцрогдохгүй байх. Өшөө одоо тэр дэлхийн нийтийн хэмжээний хандлагыг анзаарч, ухаарч, ойлгож өөрийн орны одоо хөрсөнд нэвтрүүлэх тал дээр бол бас их санаачлагтай ажиллаж байгаа гэж бол зүгээр ээжийн хувьд хажуугаас нь хараад одоо өөрийн дүгнэлтэд өгч сууж байна тий. Тэгээ миний хүүгийн хувьд бол одоо босод залуучуудын адилаар гадаадад гараад явчих ч юм уу те. Ер нь ямар нэгэн аппликейшн бөглөчөхөд бол ер нь дайжгүй ажил олчихно л доо. Ер нь тэгтээ бол тим сэтгэл бол гаргаж явах нь бол би хизээч үзэж байгаагүй. Ер нь энэ эх орондоо л одоо сайн сайхныг бүтээх юмсан сайжруулахын төлөө явдаг л ийм л хүүхэд бол зүгээр ээжийн нүдээр харахад бол байдаг тий. Нулимсаан цөөлж үгээ ивхэж өөрийгөө илэн ирмэн болсон ижим минь. Оюутан цагтаа би бинийг харсан хүмүүс тийм үү? Тийм тод биш байсан оюутанд яагаад та дурлсан юм? Өөрөө энэ хүн тэгж асуудал өөрийгөө тэгж тодтогч ярьсан л да, ярилцлагын туршид дандаа. Миний хувьд бол анхнаасаа л тодл байсан л да. Тэгээ би чинь битэр чинь 3 дахь курстай анх танилцж байсан. Би өөр сургуулиас эдний сургуульд нь шилжиж ирсэн. Эхний өдрөө нөгөө лекцийнхаа тарихыг андуураад орчихгүй өөр англи групп руу орсон байсан. Бас сонь тэг хүний амьдрал тэрүүхөө хооронд ангид андуурчдаг юм азтай. Харин тийм их азтай байсан байсан. Биеийн тал, хүслийн төгсгөл, хүн бүтээл, хун цэмцгэр. Эр хүн эхнэрээ магтахын тухайд та ямар бодолтой байдаг вэ? Эхнэрийгээ одоо үнэлж оруулж байгаа хувь нэмрээр нь бахархаж тэрийг хэлэхгүй байна гэдэг бол 21-р зууны орчин үеийн хүнд бол байж боломгүй зан. Эмэгтэй хүн ухаантай байх хэрэгтэй юу? Одоо хэрэгтэй байлгүй яг энэ ч одоо гол хүчин зүйлсэн нэг штэ. Тийм эмэгтэй хүн хэрвээ тэнэг байвал ямар ч авьяастай чадaltaй нөхөр байсан тэр нөхрийг бол тасралтгүй доош нуруу татсараад одоо архинд оруулчихж байна. Гудамжинд гаргачихж байна. Буруу зүйл одоо хийлгэж байна. Тэгэхээр ер нь бол орчин үеийн гэр бүл гэдэг бол одоо нөхөр гэхээр хойморч суучаад дув дугуй цай авгаа суугаад эхнэр гэхээр галт тогоонд байдаг гэдгээс илүү өргөн үрээтэй илүү одоо хамтран зүтгэгч нар нэг зорилгын төлөө одоо явж байгаа хос гэдэг ийм ойлголт руу шилжиж гин гэж харж байгаа юм байна. Нэг зорилгын төлөх хос гэж та их сайхан томьёолж хэллээ. Өнөөдрийг хүртэл хизээч битэрийн хооронд одоо тим машин, ийм цүнх, тим байшин, ийм бөгж эмэг гэдэг юм уу ийм яриа болж байгаагүй. Ийм хүн тэгээд ямар тохиолдолд ийм байгаа гэхээр ер нь одоо миний тэр тавьж байгаа том амьдралдаа тавьж байгаа том зорилго бол бас энэ хүний зорилго болж хувирсан юм байна гэж. Ахын сунлаас ангиж ирсэн үзэсгэлэнтэй гэргийг олж чадсан учраас та бас энэ том мөрөөдлөө ярих асар их боломж танд бүрдэжээдэ гэж үнэхээр бас бодсон юм л да. Тэр бол одоо яалтчгүй үнэ. Түрүү одоо гантай хэллээ шүү дээ. Би одоо энэ хүнийг одоо зорилгод нь хүрэхэд нь бас боломж олгод юм а гэж. Тэр бол битэрийн их тэгж одоо би энийг одоо юу гэдгийг те хоосон магтж ярьж байгааг үл дээ. Тэг яг үнэн л дээ. Тэрнээс одоо өөр байдлаар эдийн те мөнгө төгрөгийн гэдэг юм уу эд баялагын юм ингээд яриад байдаг байсан бол би бол мэдхгүй өнөөдрийн одоо төвшөнд бодох зорих бол ямар ч боломжгүй тодорхой. Тэрийг бол би бас их сайн ойлгодог. Тэг яг хэлж байгааг л да одоо их мэдрэлжээ.
өнөөдөр манай дунд сургуулийг жил тутам 30 орчим мянган хүүхэд төгсөж байгааг үл хайрын тухай ямар ч одоо ойлголтгүй хүмүүс төгсөж байна. Хайрын тухай ойлголтгүй хүмүүс төгсөж байгаа учраас гэр бүл салт маш их байна. Эргээд ингээд гэр бүл салчих дээр ер нь гэр бүл гэдэг чинь бүтээмжийн үндэс. Манай зарим эдийн засгч нар одоо бас өрөөсгөл их ярина л да. Эдийн засаг бол нэг юм математикийн ухаан юм шиг ярих гад ойлгуулах гэдэг. Үгүй эдийн засаг бол иргэдэд тэр аз жаргал өгж байгаа материаллык баялагийг яаж материаллык бус үнэт зүйлтэй холбож бий болох вэ гэдэг ухаан шүү дээ. Тэгэхээр энэ эдийн засгч хүний хувьд ингээ харахаар яалтчгүй бүтээмжийн асуудал ирдэг. Ямар хүн бүтээмжтэй байдаг? Гэр бүл нь доктортой, гэр бүл нь хайраар бэлгсэн хүн л нийгэмд бүтээлийг гаргаж чаддаг. Гэтэл өнөөдөр манай одоо гэр бүл салтын түвшин асар өндөр байгаа учраас маш их стресстэй, депресстэй ийм сэтгцийн хувьд асуудалтай, үзэн ядалтай, өшөө авах хүсэлтэй ийм хүмүүс бий болж байгаа. Олноор ийм улс бол, ийм нийгэм бол эдийн засгийн хөгжлийн тухай бол ярьж чадахгүй. Тоо заах тийм үү? Түүх заахад бол боловсролын системийн гол агуулга нь оршихгүй. Сайн аав, сайн ээж, сайн удирдагч, сайн дагагч, сайн багийн гишүүн, сайн нийгмийн хариуцлагатай иргэн бэлтгэхэд боловсролын системийн утга учир нь оршино л гэж үзэж байгаа. Манай боловсролын систем бол биднийг ер нь ийм хаалттай ийм хүмүүс болгож өсгөх тал байна шүү дээ. Энэ хонх их өөр дуутай болчих те. Бидний үед чинь нэг жоохон нэг юм механик хонх. Одоо бол энэ дижитал хонх юм болоо л гэж бодоод байна. За механик тэр чанга дуурдаг байсан те. Гэлтэй. Тэгээ гүдэг. Тэр чин баярт мөч байлаа шүү дээ. Ураа гэлөө гэж. Тийм ерөөсөө Google. Яа. Та нар хэдвэр анги? 2 анги юм биш. Энэ ах нь энэ ангид сурж исэн ах байхгүй юу? Одоо мундаг банкны захирал болцсон. Энэ чирэн хий суудээ. Энэ шайн нөөч сууд юм уу? За 2 дугаар анги мó та нар бид нар энд телевизийн нэвтрүүлэг хийж байна. Телевизийн нэвтрүүлэг хийж байна мэдхөө. За одоо болсоо да. Чи энэ сууд юм уу? За онц сураарай за. За юу. Ийм жоохон л энэ ширээн цууж исэн байж. Мандал гэж нэр ер нь юм бүхэнд тань яваад ах юм аа. Нутаг өсөнд тань байдаг. Таны компанид байдаг. Таны хүүд байдаг. Тийм ээ? Бэлэгдэл үү? Би нэрээ олсон гэхээс илүүтэй нэр маань миний урд байсан юм уу гэж бас бодоод байгаа. Мандал овоо гэж тэр овоог одоо харж тоглож өссөн. Мандал гэж ер нь яг ямар утгатай учиртай юм гэхээр ер нь өнөөдөр бас Монголын мандал тий Монгол улсын Монгол үндэстний мандал хөгжил дэвшил одоо бидний урд байна гэж сүулт нь бэлгшээж үзээд мандал гэдэг нэрийг одоо энэ үгийг их эрхэмлэх болсон. Биднээсийн зам бол одоо ингээд эргээд харахад бол нэлээд хэцүү байсан юм шиг эргээд харахад бас ололттой амжилттай байна л да. Анх бид нар 11 онд үүсгэн байгуулагдаа тэр үед бол бид нэр 16 компаниас мэдээж хамгийн сүүлийн байрнаас эхэлсэн. Тэгээ одоо тэр үүсгэн байгуулснаас хойш бид нар 5 жилийн дотор топ 3-ыг болж орж ирлээ. Орлогын хувьд бусад болон чанарын болон илүү бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарсан тэр үзэл дээр бол бид нар бол нэгт орцсон болов гэж дотроо чанарын хувьд бол нэгдүгээрт байт юм болов гэж өөрсдөө бодож баярлж барахж явдیں۔ Ганцхан зэрэглэл маань болохоор одоо манай тузын дараагаар ажилладаг. Тузын дараагаар ажиллаж байгаа болохоор өдөрт минь бизнест бол оролцоод байдаггүй. Гэхдээ илүү нэг алсын хараа компанийн зорилго гэдэг зүйлийг болохоор чиглүүлж өгөөд тэгээд тэр зорилгын хүрээнд хэрхэн ажиллах уу гэдэг дээр болохоор илүү хариуцсан улсуудыг болохоор ажиллах болцоогоор хангаж өгсөн байгаад. Алсын хараа вижн гэдэг зүйлд нь хүмүүсүүд ерөнхийдөө итгэж дагаж араас нь явдаг юм болов. Тэр банк бус гэдэг тэр одоо том сегментийг бол бас хөгжүүлэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэдэг санаа бол төдийлөн бас тухайн үед гардггүй байсан. Манай санхүүгийн одоо зах зээл бол нэг их хөгжөөгүй байсан. За даатгалын зах зээл бол ерөнхийдөө их жижигхэн ч юм уу тийм байсан. Тэр үед бол ингээд гарч ирээд тэр зах зээлийн төлөө ингээд тууштай ажилласан нь бол бас хэцүү зүйтэй болсон болов уу гэж бодож байна. Нэлээд шин санаачлахуудыг гаргадаг. Ер нь бол Монголд бол зөвхөн банкны систем гэлтгүү яг банк санхүүгийн чиглэлээр дуурдаг, хилдэг зоригтой үзэл бодлоо илэрхийлдэг. За дээрэс нь хамгийн гол нь өнөөдөр нийгэм дутагтаад байгаа альва нэгэн шин санаа гаргаж тавих тэр тал дээрээ бол ялтчихгүй бусдаас бол ялгарч чаддаг. Ер нь бол хувь хүнийхээ зам чанарын хувьд бол
сайн манлайлагч болж чадсан гэж би үздэг. Сансан ботсноо хилдэг. Хэлэхдээ мэдээж хэрэг өөрийн гэсэн нөгөө бодол, үзэл санаа, итгэл үнэмшил гэж байдаг учраас бол одоо зөрөгтэйгээр тэгээд бусдад ойлгомжтойгоор хэлж чаддаг тэр онцлог бол манай залуучууд тэр болгон бас харагддаг. Санхүүгийн зах зээлийн холбоо гихчээр одоо залуучуудыг нэгтгээд тэгээд тэр дундаа тодорхой хэмжээнд зах зээлийн талаарх, мэргэжлийн талаарх ойлголтыг түгээхэд бол өөрөө их идэвхтэй ингээ ажилдаг. Үеийнхнээсээ бол тийм манлайлагч залуу гэдгээр бол хүмүүс сайн таньж мэднэ. Бид хоёрын банкны захирал болсон арга зам бол өөр л дөө. Миний хувьд бол энэ банкнд анх одоо орсон цагаас ахуулаад бүх төвшнийх нь ажил мэргэжлийг хийж үндсэндээ бол 20 жилийн дараа одоо захирал болж байгаа. Ганц зэрэг захирлын хувьд бол арай өөр. Хувь хүнийхээ хувьд бол өөрийнхөө ур чадвараар байнга хөгжүүлж явсаар бол яг адилхан төвшөнд хүрсэ гэж би бол үздэг. Тийм утгаараа бол яалтж явахгүй Монголын өнөөдрийн нийгэмд одоо энэ залуучуудад үлгэр дуурайл болох үз. Одоо залуу өдөртөгч би дүгнэдэг. Та ер нь хүн хэр сайн таньдаг вэ? Ер нь бол гайгүй таньдаг гэж боддог. Хүмүүс олон янзаар нөхрөлдөг баг. Гэхдээ би бинийгээ яг мөн чанараар нь онож таньж нөхөрлсөн хэдэт юм бол та найзынхаа мөн чанарыг онож таньж чадсан гэж боддог уу? Ер нь 80% таньж чадсан гэж боддог. Та хоёр хэдгээр ангиас хамт байлаа? За бид хоёр дунд ангиас 7 дугаар ангиас юм. Тэгээ бас бид хоёр чи нэг ангиас гадна зэрэгэлдээ байрны хүүхдүүд. Нэг тошны гэсэн. 10 жилийн түүхийг тань сөхөх юм бол ганц зэрэг захирлаас илүү хичээл ном хийгээд нийгмийн итвэх хийгээд охтуудын хайр хүндэтгэлийг дааж байснараа та хавьгүй илүү байсан гэдэг. Дараа нь гадаад оронд хөл алхаад тэр гадаад ертөнцид бас боловсрлоо дэвшлүүлж тэр гадаадын нэр хүндтэй сургуульд сурсан нь бас та ихэлсэн байдаг. Ингэж одоо хамаагүй хавь илүү байсан найз нь он цагийн явцад өөрийнхөө найзыг таних за би бол найздаа зүтгэх хүн юм байна гэж ингэж онож бодно гэдэг бол ер нь энэ нөхрөлийн түүхэнд бол олон биш баг. Эртний сайхан түүхэнд бол байдаг л баг. За ер нь бол бит хоёр багасаа ер нь өрсөлдөөл ан ман үзэлдэг гэсэн. Сурлагаар бол яриад явах илүү байгаад байсан. Тэгээ бас багасаа ч гэсэн нэлээд хол зорилго тавьсан. Ер нь бол ирээдүйд улс их орны төлөө ч нийгэмд том өөрчлөлт хийх тэрэн дээр нөлөөлөх гол шийдвэр гаргах хүн байна гэдэг одоо жишээлбэл миний хувьд бодож ганцаа битэр эзлэн зорилготой байгаад байдаг. Гэтэл миний хувьд бол зорилго ажил байлаа гэсэн зорилгодоо хэрхэн өрөх талаар бодсон. Гэтэл тэр талаар би хангалттай тодорхой алхмууд арга зам бол тодорхойлж чадаагүй байсан. Ганцаагийн хувьд бол тэр нь илүү тодорхой байсан. Тэгэхээр мэдээж явж нэг орой дээр тий өндөрлөгт очлоо гэхэд тэнд бол нэг л литр байх хэрэгтэй. Тэнд бол би хараад за энд бол ганцаа бол лит хийчих юм байна. Тэр хаа өрхөө мэдчихээн. Хоёрт би харин энд гүйцэтгэлтэй юм уу тий эсвэл мань хүн шийдвэр гаргахад ямар нэгэн санал хэрэгтэй байгаа тохиолдолд тэр саналыг арай өөр өнцгөөс гаргаж чадах хүн юм байна да гэж за зөв ингэж явсан дээр юм байна гэж шийдэж явсан байгаа да. Гэтэл одоо энэ тойр гарч дууссаны дараа өө энэ ч дахар налхихаа найзыг хамгийн эрх мэдэлтэй юм дээр тавиад исэн юм байна штэ гэж эргүүлэх хүн цөөнгөө. Та бол энэ ганцорог гэдэг хүний үе үеийн одоо хашиж байсан албанд юу нэтгэлтэй одоо чухал албыг хашсаар ирсэн үү? Энэ бол чухал алба нэг өндөр алба гэдэг чинь яг гол гүйцэтгэл дээр гэдэг алба. Тэр энэ дэр нэг итгэл гэж ярихаас илүү өөр нэг зүйл байгаад байгаа. Ганцорогийн хувьд болохоор ирээдүгээ аягүй сайн тодорхойлоод төсөөлөд харцсан байдаг. Тэр хүрэх арган замуудаа бас өөрөө аягүй тодорхой харцсан байна. Тэр арга зам хийгдэх, тэр арга хүрэх янз бүрийн шийдвэрүүд гадна үйл ажиллагаанууд байгаа. Гэтэл тэрийг ойлгох, яг адилхан төсөөлж харах гэдэг бол ондоо. Тэгэхээр энэ дээр бол битээр итгэл ихээсээ илүү
би ганцоогийн тэр төсөөлсөн юмыг арай илүү бусдаас арай илүү олж харж чаддаг. Тэгэхээр их хялбар байдаг. Энэ дөр итгэлцлийн асуудал биш. Гол нь нөгөө ижил төсөөлтөө байна гэдэг нь бол ажил гүйцэтгэгчид аягүй чухал. Манай хүн шийдвэр гаргалаа би тэнд гүйцэтгэл дээр яг одоо гүйцэтгэгчтэй ажилч дээрээ гэж илүү бодиттой болох тэрийг ажил зэрэг гарах болж игэл ганцоогийн төсөөлж исэн ажилдаа илүү ойр хамгийн боломжтой хөлбөрөөр гүйцэтгэлийг хийхэд бол одоо гол анхаарч байгаа. Хамгийн найзаа чухал юмдаа тавьсан биш гэд таныг өөлвөл та юу гэж хариулах вэ? Банкны одоо маркетинг гэдэг бол маш олон том дүнтэй төсөв шийддэг ийм ажил. Одоо олон нийтийн өнцгөөс харуул. Нөгөө өнцгөөс одоо банкны бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулалт, банкны брэнд тэр нэр хүндийг бүгдийг нь тодорхойлдог ийм ажил. Тэгэхээр тэндээс одоо нэгч төгрөг дутаахгүй банкнаас зарцуулж байгаа мөнгө бүрийг яг тэр банкны хэрэгшийн төлөө зарцуулна гэж мэдж байгаа л хүнээ тавина шүү дээ. Тэгэхгүй гэдгийг мэддэг, тэгэхгүй гэдэгт нь итгэдэг тийм хүн надад байж би маш азтай байхгүй юу? Тийм найзгүй байсан бол яах вэ? Тэгэхээр манайх бол хувийн компани. Манайх яам биш. Агентлаг биш. Би бол найзуудтай одоо ажилд авна. Илүү сайхан итгэл дүүрэн ирээдүйн төлөө яг одооноос хуримтлуулцгаая. Нийгмийн сошиал сүлжээ гэдэг. За энэ веб одоо хуудаснууд мэдээний сайтууд тэнд хэн тийм үзэн ядсан комент бичиж суудаг юм бэ? Манай Монголын хөдөлмөрч ард түмэн тий миний ажилдаг одоо удирддаг компаниудын ажилтнуудад тийм зав байна. Цөөн тооны юм бас одоо сөрөг сэтгүүтэй барьцамтгай, атаархуу, жөтөөрхүү ийм хүмүүс маань бол одоо ингээд ийм комент бол бас бичих хандлага байхыг үүсэхгүй. Жишээлбэл одоо манай банкны систем бол бас одоо Монгол улсад бол тэргүүний гэж ярих систем. Олон улсын стандарт одоо нийцсэн бүх үйлчилгээ, бүх банкны сервисыг бол үзүүлж чадж байгаа. Нийтдээ нэг 16-7 мянган ажилтны систем. Тэрний хойно одоо шууд гэр бүлийн 50 мянган хүн байж байгаа. Тэгэхээр та одоо ингээд сошиал медиагаар харах юм бол одоо банкуд одоо тэгээсээ ингээсээ унаасаа гадаад банкуд орж ирээ бүгдийг нь одоо арчаа ичих юмсан гэдэг л комент байхаас банкыг өмөрс нэг ч комент байхгүй гоц. Яагаад гэвэл тэр 16-7 мянган хүн чинь өнөөдөр хөдөлмөрлөөд энэ ард иргэдэд санхүүгийн үйлчлэгийг үзүүлээд завгүй байгаамаа. Юун тэнд комент чи ямар ч цаг 1 минутын ч цаг зав байхгүй. Үдийн цагаар бушуухан хоолоо идээд эргээд иргэдэд үйлчилдэг юм. Энэ банкны системээс өнөөдөр Монголын бүх том бизнесмэнүүд зээл авч болсон. Банкнаас зээл авч босоогүй нэг ч бизнесмен байна. Эргээд нэг 10 хүнтэй жижиг аж ахуй эрхэлж исэн бизнесмен өнөөдөр мянган ажилтнтай том корпорац эзэн болсон юм чинь. За тэр одоо улс орны хөгжөлтгийг бол хэрэгтэй чухал зүйл гэвэл одоо тэр үндэсний хоригдлын одоо хөтөлбөр яхаа харахгүй мөн. Урд нь бол яг манай хадгаламж ингээл явдаг л байсан. Тэрийг бол одоо нэгдүгээр үндэсний хэмжээний, хоёрдугаарт бол энэ хоригдлын юм шүү дээ гэж одоо ойлгуулж эргээд улс орны хөгжилд хэрэгтэй чухал юм гэж гаргаж ирэх нь бол бас шинэлэг алхам болсон. Одоо бол бүгдээрээ тэрийг одоо дуурайж эхэлж байгаа. Монголд бол тийм бүс нутгийн эдийн засгийн санхүүгийн чөлөөт бүс санхүүгийн төв нь болохын төлөө зорж ажиллах хэрэгтэй гэж. За энд бол ганц зөргийн оролцоо бол маш өндөр. Ганц зөрг шиг ийм залуучуулаар төлөөлүүлээд манай хүүхэд залуучууд өөрсдийгөө бие бэлдээд Монгол улс цаашдаа хөгжүүл бид нарын хөрөнгө санхүүгийнхэн төв нь болох юм байна. Тэгвэл бид нар өнөөдөр яг энэ чиглэлээр сурч боловсрох хэрэгтэй байна, туршлагачих хэрэгтэй байна гэдэг энэ дохиог аваасаа гэж үзэж байна. Монголд одоо агаар ус шиг шаардлагатай байгаа энэ боловсон хүчний нөөц, мэдлэг чадвар, за дээрэс нь энэ олон улсын
практикийг мэддэг, олон улстай харьцаж чаддаг, гадна дотны хинтэй ч бай одоо чиглэлтэй харилцаж чаддаг, тэдний стандартыг ойлгодог ийм залуучууд бол ховор. Тэр эдгээр залуучууд бол хамтраад юм хийх юм бол үнэхээр их орноо бол өөрчилж чадна, олон улсын төвшөнд хүргэж чадна гэдэгт бол би хувийнхаа бүр итгэлтэй байдаг учраас ганцаар захирал шиг олон залуучууд өшөө төрөх бах, тэгээ хамтарч ажиллах бах, улс их орноо хөгжүүлэх бах гэдэгт бол бат итгэлтэй байна. And I think, by international standards, I view him as an A-grade manager. So I think, I think the potential is huge, and I think it's great that he's been able to work his way into a position where he's leading, one of the largest banks in the country. I think it's great for the bank. I think it's great for the country, and I think, it gives me more optimism about Mongolia. Энэ ажлыг хийснээр хувь хүний баяр хавтлыг олж авч байгаа. Би амьдралдаа хэд зээч одоо ажиллаж исэн альч байгууллагатаа би цалингийн төлөө орж ажиллаж байгаагүй. Бонусын төлөө орж ажиллаж байгаа. Эрх мэдлийн төлөө орж ажиллаж байгаа. Яаж энэ байгууллагаар дамжуулаад Монголын нийгэмд хэрэгтэй юм хийх вэ? Ганц л бодол. Мэдээж тэр явцдаа байгууллагатаа бол хамгийн сайн сайхныг өгөх ёстой л доо. Манай голомтын залуучууд миний энэ vision гэж ярьж байгаа тийм. Тэрийг ойлгосон. Энийг бол одоо ойлгосон. Энийний төлөө бүгд зүтгэж чадж байгаа учраас Голомт банк бол одоо Монгол улсын хамгийн өндөр өсөлттэй банк байгаа шүү дээ. Ерөөсөө нэг командаар хөдөлдөг. Зорилго тавьсан бол тийшээ нэг дуугаар уухайлан бид нар бол дайрдаг. Чадчихж байгаа учраас бид нар ийм далаацтай ажиллаж байгаа гэж боддог. Эгчтэй маш сайн дүүдээ сайх, ээжтэй одоо бараг л ээжийнхээ хань ижил мэт одоо энэ гэр бүлийн одоо хамгал хүн төчрийг нуруундаа үүрч явдаг ийм хүүхэд. Насны багад тэнхээж гэж Тэнгэрийн орноо эрт яваа юу та минь Тэнгэр эцэг болж ивэ юу гэж тэртэйг та минь зорой юу. Монгол хүмүүс яагаад эхэн хээр алга бол хүн шир алга, хөл алга гэж ярьдгийн бэ? Яагаад эцэг гэдэг үг энд байдаггүй? Та судлаач хүний хувьд юу гэж боддгийг? Энэ ямар учиртай үг юм? Одоо бодит генетикийн хууль дээр үндэслээд одоо тэр зөв ээжийн хүүхдээс бол зөв хүн болно гэх тээ. Өөрийнхөө хүссэнд одоо хүүхдэрээ хүн хийх эрх их хүнд байдгиймаа гэж та хэллээ. Үнэхээр энэ талаас нь харах юм бол их хүн бол баярлаж, баясаж хүүхдэрээ хүн хийгүү штэ юм байна штэ. Тий. Ээжүүд бол надад хамаг хариуцлага ноогдож гин гэж одоо бухимдах ч юм уу одоо гуйных гомдох байдал бол байж болохгүй. Ээж биднээс энэ Монгол үндэстэн цаашид сөнхүү хөгжин дэвжиж явах уу гэдэг юм чи их хүний гарт байгаа учраас ээж болгон төрүүлсэн үр хүүхэд болгондоо одоо тэ энэ би сайн хүүхэд биш, би ард түмэндээ энэ ард түмнийг дараагийн шатанд бидний ирээдүй бидний одоо эх орон ард түмнийг аваад явах хүн бэлдэж гин гэдэг талаасаа бас одоо баярлаж хүүхдээ өсгөх хэрэгтэй л гэж би боддог доо. Тань шиг залуучууд байдгаа. Яагаад энэ Монгол улс хөгжихгүй? Яагаад одоо Монголын эзэнт гүрэн Чингис хаанаас маань хойш таран унсан юм бэ? Яагаад гэвэл тэнд өөртөө ахиухан алт мөнгө авах гэсэн, өөртөө ахиухан одоо газар нутаг авах гэсэн ийм л хаад ноёдын тэмцэл донд бол Монголын эзэнт гүрэн нурсан. Тэгэхээр би миний тоо, миний дүн, миний олимпиадын медаль гэж ингэ явах юм бол ингээл юм нурд юм байна. Чиний тоо, чиний дүн, чиний одоо сайн сайхан гэж явбал юм нэгдэж нийлдэг. Тэгээд таны хэлж байгаа 5 мундаг монгол залуу нийлээд ягаа юм хийж чаддгүй. Чи гэж та гэж ярихгүй би гэж ярьсан 5 залуу нэг ширээ тойрч суугаад юу хийх вэ? Би гэсээр гал тараалал болно шүү. Тэгэхээр хүн бол өөрөө бүтээлийн төлөө, хүн бол хариуцлагын төлөө, хүн бол ард түмний төлөө, хамт олонныхоо төлөө, үгүйдэлэхэд, гэр бүлийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө
явдаг. Эцсийн эцэд бол хүн бол өөрөө золиос болоод дуусчих хэвээр. Тэгэхэд дүнгийн төлөө явдаг, одоо онооны төлөө явдаг ийм хүүхдүүдийг бэлдээд тэр нь эргээд мөнгөний төлөө явдаг ийм одоо улс төрчид бизнесмэнүүд болоод ингэ явах юм бол ямар үр дүн гардаг вэ гэвэл бид нар цонхоор харахад бол Тэмүүжин тэндэг 8 шарга хайж яваад боорчтой таараагүй бол Баян айлын хүүштэй боорч чинь мянгад малчнараа л дуусах байсан. Гэтэл Тэмүүжин одоо Аз болж тэнд таарад боорч дэлхийг донслогсон цэргийн суут жанжин болсон байхгүй юу? Тэгэхээр эсэргээр Тэмүүжинд боорч байгаагүй бол Тэмүүжин нэг юм том вижнтэй одоо хятадтай эзэлнэ. Монгол үндэстэн дэлхийн улс үндэстнүүдэд яаж амьдрахын заанаа гэдэг одоо нэг юм 8 шарга адуутай солиотой ч юм шиг, солиотой дууч юм шиг юм яриад ингээд яваал дуусах байсан. Тэгэхээр энэ тэр вижн гэж ярьж байгаа. Мэргэн ухаан гэж нэрлэж болно. Тэмүүжин чинь одоо онон голын тэнд ч юм уу нэг хөдсөн дээлтэй 18 тал залуу явж байгаа байхгүй юу? Тэгтэл тэр хүний толгойд бууж байгаа байхгүй. Гэхдээ бид том үндэстэн болъё л доо. Ингээд явж итэл тэр нөгөө гүйцэтгэлийг хийдэг мухлаа боорч тэр 9 өрлөг нь гарч ирээд тэр 9 өрлөг бол тэр хүнийг хайж явсан учраас олоод ойлгоод дагангууд ард түмэн хараад тэрийг нь дагч байгаа. Хүмүүс бол ингэж ойлгоод байгаа юм. Хүнд нэгдэнэ гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгээ одоо ануужин гэдэг нэг юм хүнд нэгдэн нөгөө удирдахч гэдэг үү? Ганцорог гэдэг хүнийг удирдахчаар сонгох уу гэдээ яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр хизээч тийм байдаггүй. Хизээч хүнд нэгддэггүй. Хүмүүс яаж нэгддэг вэхээр үйл хэрэг дээр нэгддэг. Таны янд таны тухай ярьж байхдаа дайны талбарт миний янд бол сумгүй үлдсэн ч гэсэн би сумтай байна. Та нар цаашаа яв гэж хэлээд ганц сумгүй ээжиж тэнд үлдэж чадах юм эрх хүн юм а гэж таныг тодорхойлж ирсэн. Битээчтэй бие биенийх магтаад байдаг. Ер нь бол хоорондоо их марган тэгэл ажил дээр бол сайн явдаг. Тэгэхээр анх удаа магтаал юм сонсоод бол сайн л тэгэл. Тэгж харж байгаа нь гоё л да. Та өөрөө ч гэсэн лид хийгээд явах тэр одоо боломж болцоо гэдэг юм уу? Тэрийг та найзынхаа тэр юмыг илүү харж байгаа гэдгийг мэдрээд ингээд та нэгсэндээ зүтгэсэн байна л да хамтдаа. Би ер нь буруу шийдвэр гаргачихжээ гэж бодохгүй байсан уу? Ер нь байгаагүй дээ. Яг л эрэгтэй хүнчтэй л эр хүн чинь нэг шийдэл явах хэрэгтэй тэгээс. Битээр яваад нийлж нэг компани байгуулъя гэж яваагүй нийгэмд өөрчлөлт оруулах, өөрчлөлт бий болгоё гэж явж байгаа. Тэгэхээр агуул нь бол том байгаа. Битээрийн харж байгаа цэг бол нэлээд хол цэг нэлээд том агуулгатай болохоор гэж богино хугацаанд эргэлзээд байгаа. 4-5 жил 10 жилийн хэрэгэлзээд эргэж бодоод яах гэдэг дүгнэх болоогүй гэсэн. Ард түмэн чинь өөрөө эхлээд сэхэрх хэрэгтэй. Монгол үндэстэн сэхэрх хэрэгтэй байхгүй юу? Бид нар нэгдүгürt хайж эхлэх хэрэгтэй шүү дээ. Зүгээр гэртээ телевиз үзээд тийм ээ. Сайхан ингээд телевиз үзээд хэвтчих яхад нь л хэн нэгэн одоо итгэхэд гарч ирээл бүх амьдралын сайхан болгоно л гэсэн залхуур. Тэгэхээр нэгдүгээр тим юм байхгүй. Үйл хэрэгэ хань штэ. Эхлээд үйл хэрэгэл хайгаад байгаа. Ерөөсөө тэр агуу байх үйл хэргийг хайж байгаа байхгүй юу? Та энэ Монгол их орны бүтээн хөгжүүлэн, сайжруулан, сайхан болгоно гэж Монголыг сонгож амьдраад байна л да. Өөр хүүхдийнхаа төлөө бодоод ирэхээр энэ орчныг та сонгосоор л байх уу? Бид нар одоо дэлхийн аль ч том хотод хэдэн ч хэлээр яриад ямар ч хаарур төгсөөд очоод бид нар цагаач л байна те. Хоноц байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр цагаач хүн бол хизээч баяр хөтөлтэй амьдарч чадахгүй. Энэ одоо Монгол улс өнөөдөр ийм хүндрэлтэй бэрхшээлтэй байгаа нь өөрөө эргээд агуу их үйлийг хийх
боломж гэж бас харж байна. Өнөөдөр яг Америкийн модельээр яваад болохгүй нь удаа дараа нотлогчлоо. Тэгэхээр өнөөдөр бид хэрвээ Монголыг босгоод ирч чадах юм бол эндээс үлгэр жишээ аваад энэ модель энэ жишээгээр нь хөгжих шаардлагатай байгаа. Энэ бол өөрөө их үйл хэрэг. Эргээд Монгол үндэст ертөнцид тулгараад байгаа асуудлыг шийдэж, хоёр дахь удаага шийдэж өгөх алтан боломж. Уудам орчлонд хүм тавиланг онож ханав. Авсандаа ханаж үлдэх хугацааг өгч би туулна. За миний ханаш дээл нь гой зөксөн юм шүү дээ. За. Бидний сайхан юм байна. График юм байна. Хоёр ийм дээл авахгүй. За ito аав харъя. Ямар гоё. За. Миний хэлж байгаа Монгол орны аваараа усгацах юм. Үлдсэн зайхан Монгол нутгийнхаа юм гадаасаа бусдад авдалгүй. Одоо хаашдынхаа өргөөч дагалтаа салган жиж өгсөн модерны цаашд улам сабаатсаж усны мөр хөвгөөсөө бидний нэг чинь харуулж байгаа юм шиг шүү. Та ер нь өөрийгөө телевизээр харахад ямар мэдрэмж төрдөг вэ? Гэхдээ ер нь хүн чинь нэг өөрийгөө телевизээр харахаар сонио харагддаг шүү дээ. Юу гэдгийг одоо ичмэр ч юм уу, санаа зовмор ч юм уу. Бид нар хэсэг хугацаанд бас таны цаг завыг авч таныг юу хүсэж бодож сэтгэж ямар үйлийг хийхийг зорж байдгийг үзүүлэхийг зорьсон юм аа. Ингээд манай уран бүтээлчдийн тойрд та ингэж буусан байна. Ингээд таныг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За их баярлалаа. Монгол улсыг авч явах, ирээдүйд энэ Монгол улсыг Монголын ард түмнийг одоо чиглүүлэх удирдагч одоо агуу лидер хүн бол одоо яг л та хоёрын зогсож байгаа энэ л орчинд байгаа. Миний хувьд бол анханаас л тодл байсан л та. Тэгээ би чинь битээр чинь 3 дахь хүртэл анх танилцж байсан. Ээжтэй одоо бараг л ээжийнхээ хань ижил мэт одоо энэ гэр бүлийн одоо хамгал хүнд хүчрийг нуруундаа үүрч явдаг ийм хүүхэд. Битээчтэй бие биенийх магтаад байдаг. Ер нь бол хоорондоо их марган тэгэл ажил дээр бол сайн явдаг. Тэгэхээр анх удаа магтаал юм сонсоод сайн л тэгэл. Тэгж харж байгаа гоё л да. Яа. Та нар хэдвэр анги? Хоёр уу? Энэ чирэн хийс үү? Энэ
Сайн уу чи сууд юм уу? За орд сураарай за. За юу. Ийм жоохон тийм ширээн сууж исэн биш. Таны төрийг үзэж суухад надад нэг зүйл их сайхан санагдлаа. Өрсөлдөгч гэвэл өрсөлдөгч гэж хэлж болохоор ийм залуучууд бидний урилгыг хүлээж авч их сайхан яриаг, их сайхан үгсийг, их сайхан сэтгэлийг харамлахгүй хэлсэн л дээ. Энэ бол ирээдүйн цагийн гэгээ юм болов гэж бидний баг маш баяртайгаар авсан. Энэ бол бас шин цагийн салхилж байгаа эв нэгдлийн сайхан салхи байна гэж бид бас хүлээж авсан. Танд ямар сэтгэл төрж байна? Маш одоо гоё санагдаж байна. Сэтгэл уярж байна. Одоо монголчууд бид бол өрсөлдөөн гэж ярихаар дайсан гэж боддог болсон байна. За хамтран гэхээр тэрийг бас өвөр төрөдөө орох гэж ойлгодог болсон байна. Гэтэл өнөөдөр манай одоо улсын тэргүүлэх сэхэтнүүд, тэргүүлэх залуучууд ийм үзэл бодолтой байна гэдэг бол үнэхээр сайхан санагдаж байна. Бизнесийн талбарт, олон улсын талбарт өрсөлдөнгөө хамтардаг, хамтрангаа өрсөлддөг. Тэгэхээр өрсөлдөөн гэдэг бол тухайн байгууллагын хувьд одоо манай Ган хоёг байна, манай Орхон байна. Ган хоёг Орхон захирал бид нар бол бизнесийн талбарт бол ширүүн өрсөлдөгч нар. Гэтэл энэ Монгол үндэстний хувь заяа, Монгол улсын ирээдүйн тал дээр бол бид нар яалтчгүй хамгийн сайн хамтрагч нар байх хэрэгтэй. Бид энэ улсыг одоо авчихгүй бол өөрхийн авчихгүй. Тэгээ энэ өнцгийг бас одоо харуулж ойлгуулсан танд их баярлалаа. Таныг алтан гад садантай гэж бид мэдсэн. Тэгээ би бас өнөөдөр анх удаа одоо өөрийнхөө бүтээл дээр одонгоо зүгээд ирлээ. Би зүгээр гангарах гэж зүгээгүй. Бидний үеийг бидний хийж бүтээе гэсэн тэр хүслийнхэн төлөө бас төр бидэнд өгж байгаа ташуур юм болов гэж бодсон. Та бүхэн бол нэг үеийн хүмүүс. Тэгэд их сайхан санагдаж байна. Энэ үнэхээр бас анх 8 жилийн өмнө авч ирсэн энэ одонг. Тэрнээс хойш одоо гаргаж зүгээгүй гэж бод өнөөдөр би өөрөө танд зүүж ирья гэж хэлээд зүгээд ирсэн. Та бас зүүцсэн. Таних минийхээс арай илүү ялцаад байна уу да гэсэн бас тийм хар төрж байна. Шиний нэгэн сар шин энэ сайхан үеэр монголчууд зөвхөн бэлэг ёроолыг хилцдэг. Таны аманд сэтгэлд хэлмээр байгаа бэлэг ёроол юу вэ? Бид нар одоо өнөөдрийн энэ цаг мөчөөс энэ цагаан сараас эхлээд Монгол үндэстэн дахиад дэлхийн цээжинд одоо тодорхой хүн төрлөختний оройд Монгол хүн, Монгол үндэстэн манлайлах тэр цагийг өмнө нэг удаа үзсэн, дахиж үзэх ёроолд одоо сайхан энэ бэлэг тэмбэрлийг өргөн барья гэж бодож байна. Энэ цагийн бидэнд ийм юм байдаг гэж юу гэж гайхширтал үзүүлсэн таны найзын түүх үнэхээр уянгатай, хүчтэй санагдлаа. Ер нь бол тийм л дээ. Ер нь хүн гэдэг амьтан чинь зөвхөн багаараа тэг хамтдаа үйл хэргийг бүтээдэг. Ганц хүн магадгүй ганцаараа уран зураг зурж болох юм. Ганц хүн магадгүй дуу зохиож болох юм те, дуудуулж болох юм. Гэхдээ улс үндэстнийг босгож ирнэ. Улс үндэстнийг дэлхийд манлайлуулна гэдэг бол ганц хүний их ажил биш. Энэ бол багийн их ажил. Багаар ажиллахад ерөөсөө хүн бол би гэдэг үгээ хаалганы гадаа орхиод багад оруулах өөрийнхөө хувь нэмрийг л барьж одоо өргөл барьц болгож өгдөг юм л ажил. Тэгэхээр сая бас ингээд үзээ суужхад маш их сэтгэл хөдлөж байна. Бид хоёр нөө хоорондоо яриаггүй юм маань энэ нэвтрүүлгээр ингээд та бүгдийн ачаар нэг одоо тавцсан дээр гэдэг юм уу те, нэг ийм талбар дээр бууж ирж харагдаж байна. Тэгээ бас ийм найзтай
ийм хамтрагчтай ийм хүмүүсээр бас хүрээлүүлсэн би ямар азтай хүн бэ л гэж надад сая бодогдлоо. Та анх асуусан. Тэгээ би асуултыг чинь бас тухайд сайн ойлгоогүй байж. Одоо телевизээр өөрийгөө харахад ямар санагддаг вэ гэж. Одоо би ойлгож байна л да. Телевизээр би ерөөсөө харахад миний хамгийн айдаг зүйл бол миний яг энэ одоо тарих толгойд байгаа зүрх сэтгэлд байгаа итгэл үнэмшлийг яг тэр чигт нь дамжуулж чадахгүй байх вэ гэдгээс л одоо хөтлөө айдаг юм байна л да ер нь. Тийм учраас би өөрийгөө телевизээр харахыг хүсдэггүй. Гэтэл одоо телевизийн уран бүтээлч та бүгдийн хувьд бол яг энийг яг тэр байгаагаар нь тэр одоо хүмүүст дамжуулахыг оролдож тэрний төлөө бүх зүрх сэтгэлээ шингээдэг ийм агуу том ажил үйлс юу одоо нөгөө миний банк бол санхүү бол юу ч биш юм байна гэдэг шиг хүний толгойдоо бодож байгаа сэтгэл зүрхэндээ мөрөөж байгаа зүйлийг дамжуулна гэдэг бол өөрөө маш агсан төвшний юм урлагийн бүтээл байдаг юм байна. Ингээд та болон таны багийн одоо энд өдөржин шөнөж ажилласан, өдөр шөнөгүй ажилласан нийт залуучууд та бүгдээ одоо маш их баярлалаа. Тэгээ та бүгдийн одоо нийт дараагийн уран бүтээлд бол сайн сайхныг хүсье. Надаас илүү мундаг залуучууд байгаа. Тэр залуучуудыг одоо гаргаж энэ улс үндэстнийг 800 жилийн өмнө хүрээд өнгөрсөн тэр оргилд нь буцааж аваачих тэр цагийг танаа нэвтрүүлэг, танаа бүтээл наашлуулахад маш чухал хувь нэмэртэй гэж би итгэж байна. Танд маш их баярлалаа.